За өнөөдөр найз охиндоо хийж өгөх гэсэн юм аа. Гоё хоолны санаа өгөөж ахаа гэж асуудаг дүүнартаа зориулаад шаржигнсан гомонтой цэзэр салаад крем соустай махан ороомогны жор оруулж байна. За стейк шиг төсөөд ид. Эдгээр хоолнууд хөөрхөн ажиллагаатай болохоор хэрвээ чиний хоол фэйдсэн ч гэсэн чиний сэтгэлийг бодоод найз охин чинь чамд талархах болно. За эхлээд цөмөөрөө энэ зангаа хэлбэртэй гомон давстай болсон чанж болгоно. Хангалттай зөөлрөлтөнд болгоод усыг нь шүүж аваад нунтаг паприка болон баг зэргийн пармезан бяцлаг хийж амтлана. За үүнийг шарах шүүгэнд бисвэртэй савнд болж өгвөл дэлгэж давхардахгүйгээр тарааж өгөх ёстой. За ингэсэн гомонгоо 180 хэмээр 30 минут гарын шаарж алтан шаргал болтол шаарж өгнө. За дараа нь V-Organic брэндийнхаа дахианы гуйнаас хоёрыг хальс яснаас нь ялгаж аваад жижиглж бэлдсэн. За үүнийг хайрын тавган дээр хангалттай хэмжээний төсгийн тос хийгээд шаарах болно. За давс, перц, нунтаг паприка, орегanoгаар амтлана. За ийм гой шаргал болонгууд нь гаргаад хөргөнө. За одоо цөмөрө салаадныхаа соусаа хий. 3 халбаг зөөхий, 3 халбаг майонез, 1 халбаг үртэй гэж, 1 халбаг лимоны шүүс, 1 халбаг оливын тос. За 2-3 ширхэг сармисыг маш жижиг болгож үрж хэрэглэнэ. Баг зэргийн давс перц, базилик болон пармезан бяцлагаар соус амтлана. За одоо томоохон савн дээр салаадны навч өргөст хэмэх яншүү, ягаан сонгон, түрүүн шарж бэлдсэн дахиан мах. За тэгээ соусыг хийгээ сайтар готгоно. За тэгээд нөгөө 30 гаруй минут шарсан гой маань юм гоё шаржигнуур болсон байгаа. За үүнийгээ сайтар хөргөснийхаа дараа салаадн дээрээ хийж ойлгох юм бол за бараг л хоол гэж хийж болохоор маш гоё амттай цэзэр салаад маань бэлэн болно. За одоо цөмөөрөө үндсэн хоол руу орно. За энэ хоолн дээр дахиад мах их орох болохоор 1 кг гарам махыг ичид ашиглан юучгүй машинцсан. За дээр нь 600 г мөхрийн мах бэлтнэ. За энэ хоёр маха яг адилхан орцоор амтлана. Жижигсэн ягаан сонгон, яншүү, талхны үүрмэг, 2 ширхэг өндөг, за давс, перц, базилик, нунтаг паприка хийгээд сайтар базаж өгнө. За өхрийн махыг яг адилхан орцоор хамтлсан гэдгийг сайтар санаарай. За ер нь бол давсаа жоохон баг хийгээрэй. Ягаад вэ гэвэл энэ хоолнд ямарваа нэгэн нүүрс ус байхгүй. За хамтлсан дахиад маха хүнсний скотч дээр дөрвөлжин нэмгэн хэлбэртэй болгож тарааж өгнө. За яг адилхан хэмжээгээр өхрийн маха бас дээр нь тавина. За энэ дээр маш мэдрэмжтэй хандах ёстой. За хальт дали тавьсан байгаа. За тэгсэн ч гэсэн ингээд засах боломж бас байна. Санаа зовдгүй шүү. За тэгээ голд нь моцарелла бяцлаг үрж өгөөд маха ороож өгнө. За хүнсний скотчоор ингээ хэлбэрээ авсан болохоос хүнсний скотчийг шарах шүгэнд хийж болохгүй. Тийм болохоор хөлдөөгчийн хийж маха жоохон бэхжүүлж гаргаж ирээд мөнгөн цаас болон хүнсний цаасанд ороогоод 180 хэмээр 40 минут гарын шарж өгнө. За маха хатаахын тулд давцангийнхын доор нь бас ингээ ус тавьж өгөөрэй. За одоо цөмөрөө соусаа хийнэ. Цэцгийн тосон дээр оливын тоос, сармис, бор мөгийг хэрчиж хийгээд сайтар хуураад хүнсний арилс дээр нэмж өгнө. За тэгээд нэг 150 мл сүү, 100 мл випинг крем хийж, давс, перц, базиликаар амтлана. За хамгийн сүүлд үрж жижигсэн пармезан бяцлаг хийгээд өтгөртөл нь зөөлөн галаар болгох юм бол сүүн кремтэй соус маань бэлэн болно. Дахиад махан ороомон бэлэн болжээ. Эдгээр тохиромжтой юм дээрээ зүсэж тавглана. Дээр нь мөөгтөө кремтэй соусаа тавьж өгнө. Хамгийн сүүлд базилик юм уу яншүү цацаж өгснөөр гэртээ хийж болох болцооны хоол маань бэлэн боллоо. Бэмба хоолндоо. Тий удаан үлээсэн үү? Ааха. Аль хэзээ хотоос ирээ бэлдсэн байгаа юм. За сайхан бодлоо. Баярлаа. Өнөө сайхан бодлоо. Зэ баярлаа. Ямар чим бэ? Стейк шиг төсөөд ид. Би ч бас тэрийгээ мэдээд ботлого сэргээ бэлдээд байгаамаа. Энэ цавтаа махан ямар гоё төгссөн юм бэ? Саваас нэг гоё. Тэснэ махан зөөлхөн уусаад. Тэснэ амар зөөлгөөж гоё болж байна. Өстой гоё.
Одоо энэ гой салаад байдна тий. Мөгний соус бүр бест. Энэ бас таны махтай салаад ч та. Яг чидэр салаад чиг ханддаг нугасаа. Тийм үү? Би харин мартаад бэлгээ баг хийсэн байлаа. Тийм. Гоё харагдаж байна да. Одоо амтны гоё юм үзье. Тийм байна. Чидэр салаад ч байна. Гоё юм гоё юм бэ. Шажинаад аваад байна. Манай хүн өнөөдөр болооны хоол хийжээ. Хойд идэхгүй мэдрэмж байна. Хойд аваагүй мэдрэмж. Яасаа. Тэгээ. Энэ хадыг ихтэй соусгүй хийж болохгүй. Заавал мөгний соусыг хийх хэрэгтэй. Нэгээс нэг өрөөс нь дугна гэсэн үг. Баялаг гоё хоол хийж гисэн. За одоо би хоолоо хийгээд өгсөн юм чи одоо бэлгээ авъя. Айдгүй. Айдгүй. Гараа. Чигнэс юм. Ха? Чигнэс юм. Оо. Атэнтэсээ. Наач миний бэлэг биш яана. Тэгээс юм ба. Зүгээр цагаан сартаа авсан байхгүй юу? Хүүхдүүдэд хүмүүс өгөхгүй тийм айгу гоё заяа. Тэрнээс гадна манай хүний Валентины бэлэг өгөө. Гэ өөр бэлэг авна өөр бэлэг. Тэгвэл боли юм аа. Цагаан сарын бэлэг өгөө. За цагаан сарын бэлэггүй бол болж байна. Би энэ амар хөөрхөн зэ нэгдэр нэмгэн нэг. Чи ба намайг ашиглаж та тий.